Хөтөлбөр үргэлжилж байна. Отгон тэнгэр их сургууль гадаад харилцаанд онцгой анхаарч багш ажилчид болон оюутнуудыг оюутан солилцоо богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсаар иржээ. Өдгөө Бүгд найрамдах Солонгос улсын Хансео их сургуульд гэхэд 50 гаруй оюутан суралцаж хос дипломтой болсон байна. Үзэгчдээ орой мэндийг хүргэе. За энэ сэдвээр ярилцахаар бид бүхэн Отгон тэнгэр их сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Хос Ориг студидтэй оройд байна. Танд орой мэндийг хүргэе. Сайн байна уу? За тэгэхээр яг Отгон тэнгэр их сургуулийн хувьд гадаад харилцаан дээр хэрхэн анхаард юм бэ? Ер нь ямар улстай одоо харилцааны түвшинтэй явд юм бэ? За Отгон тэнгэр их сургуулийн гадаад харилцааны алба маань ерөнхийдөө сүүлийн жилүүдэд ер нь бол Азийн сургуулиудтай хамтран ажилладаг. За сүүлийн жилүүдэд бол илүү Европын сургуулиудтай, за Америкийн сургуулиудтай хамтран ажиллахаар зорж хамтын ажиллагаагаа өргөжинд хэлж байгаа. За ингээд ер нь хамтын ажиллагаа бол сүүлийн 4-5 жилд бол илүү одоо өргөжинд хэлж олон сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ хамтарсан хөтөлбөрүүдийг одоо эхлүүлсэн. За тэгвэл яг одоо оюутнуудын хувьд бас нөгөө хамтарсан хөтөлбөр гэж сая таны ярианд ч гэсэн дурдагдлаа. Хамтарсан хөтөлбөрийг их сонирхдаг штэ. Одоо Монголд 2 жил ч юм уу эсвэл 3 жил сураад за гадны аль нэг томоохон сургуульд 1-2 жилийн суралцах ч юм уу тий. Энэ түвшин хэрэг хөгжиж байна. За хамтарсан хөтөлбөр бол манай Монгол оюутнуудын хамгийн их сонирхдаг хөтөлбөр. Яагаад гэвэл Монгол аав ээж нар ч гэсэн ер нь бол хүүхдээ эхлээд Монголдоо нэг хэдэн жил сургаад дараа нь гадагшаа явуулвал зүгээр гэсэн хандлагатай байдаг учраас хамтарсан хөтөлбөрийн маань эрэлт хэрэгцээ ч гэсэн их байдаг. За үүн дээр хэд хэдэн хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа хэдий ч би нэг 2-3 хөтөлбөрийг онцлон ярмаар байна. За нэгдүгээр Хансео их сургуультай 2017 оноос хойш манай сургууль хамтран агаарын тээврийн үйлчилгээний хөтөлбөрийг 2 дээр нэмэх 2-оор хэрэгжүүлсэн. За ингээм амжилттайгаар хэрэгжээд одоогийн байдлаар 50 гаруй оюутнууд маань аль хэдийн хос дипломтой төгсөөд 2 жил Монголдо суралцаад 2 жил Хансео их сургууль, Солонгосын Хансео их сургуультай суралцаад ингээд. Тэгээд зөвхөн одоо үндэсний төдийг олон улсын нислэгийн авиа компаниудад ажиллаж явж байгаа амжилттай байгаа. За үүний дараагийн онцлог хөтөлбөр маань болохоор өнгөрсөн жил гэрээхийн эхлүүлсэн Америкийн Норт Америкийн их сургуультай нэг дээр нэмэх нэг магистрийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За магистрийн хөтөлбөр маань яагаад бас оюутнуудын эрэлт хэрэгцээг маш ингэж эрэлт хэрэгцээнд чиглэсэн бэ гэхээр яг магистрийн хөтөлбөрийн оюутнууд маань аль хэдийн ажил төрөл хийгээд эхэлсэн хүмүүс гэдэг учраас цаг хугацаа багтаа. Гэхдээ бас Америк руу явж суралцах хүсэл тэмүүлэл ихтэй байдаг. За тийм ч учраас нэг жил одоо Монголдо Отгон тэнгэр их сургуультай суралцаад дараагийн нэг жил нь яг Америкт очиод биеэр очиод одоо нэг жил суралцаад за ингээ хос дипломтой төгсөх боломжийг олгож байгаа. Энэ хөтөлбөр маань энэ өнгөрсөн 9 сард эхлээд одоо эхний оюутнууд маань Америк руу явах бэлтгэлээ хангаад кредитээ цуглуулсан байдалтай байгаа. За ингээ хамгийн сүүлд нь Европын Варна менежмент их сургууль гээд Болгарт одоо аялал жуулчлалын хөтөлбөрөөр Европын топ сургуульд багтдаг. Энэхүү сургуультай аялал жуулчлалын бакалаврын хөтөлбөрийг 2 дээр нэмэх нь 2, 3 дээр нэмэх нь 1 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За энэ бас одоо яг аялал жуулчлал бол ийм нийтлэг хэрэгцээнд тулгуурласан за оюутнуудын сонирхдаг мэргэжил төдийгүй мөн оюутнууд маань яг 2-3 жил их орондоо суралцаад за ингээ 20-21-тэй хүүхдүүд бол гадагшаа явж суралцахад нэн тохиромжтой гэдэг байдлаар эцэг эхчүүдийн ч гэсэн бас их сэтгэлд нийцсэн ийм хөтөлбөр байгаа. Одоо оюутан залуучуудын хувьд бас ерөөхдөө заавал бүтэн одоо жилээр гэхгүйгээр бас улирлаар ч юм уу бас суралцах тийм боломж байдаг гэсэн. Отгон тэнгэр их сургуульд тэгэхээр 100% тэтгэлэгтэй иймэрхүү богино хэмжээний сургалтууд байд юм болов? Ер нь аль нөгөө манай бас аав ээж нар оюутнуудын хамгийн их асуудаг, хамгийн их одоо сонирхдаг хөтөлбөр. За ер нь бол ингээ хүүхдүүд за одоо 2 дээр нэмэх 2 хөтөлбөрт хамрагдахгүй зөвхөн нэг улирал явж суралцах хүсэлтэй байж болно. За эсвэл одоо нэг улирал явж суралцахнаас хүүхдүүдийн одоо яг туршлах судлах боломж гэж харж байна. За тэгээ нэг улирал яваа суралцахад эсвэл гадагшаа явж суралцахад бас санхүүгийн асуудал үүснэ. Тийм ч учраас нэг улирал явж суралцах асуудал дээр манай сургуулийн шийдэл бол Erasmus Mobility буюу Европын холбооны 100% санхүүжилттэй Erasmus оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдгээр онцлогтой. За энэхүү одоо хөтөлбөрт сүүлийн жилүүдэд маш олон сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ, за Interinstitutional Agreement буюу яг Erasmus Mobility хэрэгжүүлэх гэрээнүүдийг хийсэн. Румыны Трансилвани их сургууль руу манай оюутнууд явж эхэлсэн. За ингээд явсан оюутнууд бол буцаж ирээд сургуулаа төгсөөд үргэлжлүүлэн магистрийн зэрэгт суралцахаар мөн одоо тус сургууль руугаа явсан ийм одоо туршлага байгаа. За үүнээс гадна Болгарын
төрөний хэлсэн Варна менежмент их сургууль руу одоо жил болгон 8 оюутан явуулах квот батлагдан эхний 4 оюутан маань одоо өнгөрсөн 1 сард яваад одоо яг суралцж байгаа. За эдгээр оюутнууд маань юугаараа одоо маш онцлог юм бэ гэхээр тухайн оюутнуудаас маань ямар ч зардал гарахгүйгээр одоо тийм 100% санхүүжилттай. Тэгэхээр за одоо нислэгийн тез буюу аялын зардалт 1200 орчим еврог төсөвлөж одоо цаанаас нь өгдөг бол сар болгоны одоо тэр стипенд буюу одоо тэр амжиргааны зардал 800 евро гэх мэтчлэн оюутнуудад хамгийн тааламжтай нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөгөөр онцлогтой. Тийм ч учраас одоо Европт хэрвээ оюутан өөрөө тухайн шаардлагыг хангаад одоо хичээнгүйл байвал утгын хэрэг сургуульд сурж байгаа бүх оюутанд энэхүү Европын холбооны аль нэг их сургуульд суралцах боломж гарч ирж байгаагаараа бас их онцлогтой гэж харж байгаа. За ингээд цаашлаад Италийн Малага их сургууль, Испани Катания их сургууль. За тэгээд гих мэтчлээ олон одоо юм гэрээнүүдийг дурдж олно. Оюутнууд одоо явахаар төлөвлөгдөж байгаа. За тэгээд зөвхөн бакалаврын оюутнуудаа бид нар ингэж боломжийг гаргаж өгдөг гэж бас хэлж болохгүй. Ягаад гэвэл манай магистрийн оюутнууд бас мөн ингээ олон боломжийг ашиглаад яг Erasmus-ийнхаа энэ хөтөлбөрөөр бас санхүүжилттайгаар одоо ингэж Европын их сургуулиуд руу суралцаж явж туршлага хуримтлуулсан. За өнгөрсөн жил гэхэд 2 оюутан Германы Кёльний их сургууль руу явж одоо богино хугацааны туршлага хуримтлуулсан бол 2 оюутан Грекийн Пелопоннес их сургууль руу явсан ийм одоо туршлагууд байгаа. Тэгэхээр яг энэ нь оюутнуудын хувьд ямар ч санхүүгийн тийм хүндрэл бэрхшээл өгөхгүй ар гэрийн хувьд ингэж ийм маш юм одоо санхүүгийн асуудлаас өнгөлөгдөж чөлөөлөгдөж байгаа төдийгүй ер нь нэг удирал яваад одоо сурсан оюутнуудаасаа би хамгийн их юг анзаардаг вэ гэхээр тухайн оюутан мэдээж хэрэг мэдлэг боловсрал чадвар нь дээшилсэн нь тодорхой. Гэхдээ нэг удирал яваад суралцсан солилцоогоор явсан оюутнууд маань нэг зүйлээрээ маш онцлог байдаг. Тухайн оюутан өөрсдийн аль хэдийн тийм алсын зорилготой хүсэл тэмүүлэлтэй одоо өөрийгөө онцгой нэгэн гэдгийг мэдэрсэн байдаг учраас энэхүү одоо нэг улирал явах энэ Европын холбооны санхүүжилтаа Erasmus Mobility хөтөлбөрийн үр шимийг бол хастар юм том гэж хардаг. За тэгвэл боловсролын яг одоо шинжилэл гээд яригдж байна. За салбарын хүрээнд ч яригдж байна. За танаас сургууль дээр ч гэсэн яг боловсролын шинжиллийн төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлж эхэлсэн гэж дуулсан. Тэгэхээр энэ талаар мэдээлэл та өрөхгүй юу? За Атганы гэрэг сургууль нь 2016-наас эхлэн мөн Erasmus capacity building буюу дээд боловсролын чадах бэхжүүлэх төслүүдийг өөрсдөө санаачлан бичиж санхүүжилтаа 100% одоо Европын холбооноос авч төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. За үүний нэгийг би 2021-өөс 24 оны хооронд хэрэгжсэн. Ажлын байранд суурилсан сургалтыг Монгол Улсын дээд боловсролын систем нэвтрүүлэхийн төслийг бол нэрлэж чадна. За үүнд бол ингээд 3 ажил олгогч байгууллага 5 их сургууль, за мөн Герман, Франц, Румын, Грек гэсэн 4 их сургуулиудын хамтрагчтайгаар хэрэгжүүлсэн. За энэ хүү төслийн үр дүнд одоо Монгол Улсын дээд боловсролын хууль, за мөн магадлал итгэмжлэлийн шалгуур гэп олон зүйлд өөрчлөлт орж одоо оюутнууд маань зөвхөн 45 хоногийн дадлага төдийгүй одоо дадлагаас илүүтэй ажлын байранд суурилсан сургалтыг 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд гурвалсан грээтэйгээр хийж ажлын байрандаа яг туршлагачаад 4-р курсээ төгсөөд диплом авахдаа зэрэгцүүлэн ажлын урилга авж байгаа. Ийм том үр дүн гаргасан гэж хэлж болно. Одоо энэ оноос эхлүүлэн ногоон болон дижитал шилжилтэд одоо багш бэлтгэх хөтөлбөрийг нийцүүлэн шинжилгэн гэдэг төслийг хэрэгжүүлж эхэлсэн. За мөн л 5 их сургууль, Монгол Улсын багш их сургууль, за ингээд хөдөө орон нутгийн сургууль, хотын сургууль гэдэг нийт 5 их сургуультай хамтран энэ хүү төслөө мөн одоо энэ маань боловсролын одоо тест систем тодорхой өөрчлөлтийг оруулахаар зорж байгаа учраас боловсролын яамтайгаа боловсролын ерөнхий газар, боловсролын хүрээлэн гэдэг энэ хүү одоо засгийн газрын агентлаг байгууллагуудтайгаа хамтран цаашлаад Румын болон Италийн боловсролын байгууллагууд бол их сургуулиудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөн эхлүүлсэн. Монгол Улсын одоо нийт их сургуулийн хувьд багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулах нэг төрөний шаардлага байгаа. Ягаад гэвэл багшийн одоо чанар одоо өнөөдөр Монгол Улсад хамгийн их яригдж байгаа. За тийм ч учраас Монгол Улсын одоо тэр багш нарыг бэлтгэх хөтөлбөр нас чанартай сайн байх ёстой, орчин үеийн байх ёстой гэдэг шийдэл төрсөн учраас энэ хүү төслийг мөн л манай хамт олон санаачлан бичиж хэрэгжүүлэхээр одоо Европын холбооны сая долларын санхүүжилтийг аван эхлүүлсэн ийм амжилттай явж байгаа. Үзэгч та бүхэн зочны цаг хүрлээ өргөжлүүлэн мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзсэн үү?